сонсогч та бүхэндээ өдрийн мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас 7-ны дагаас баасан гарагийн 15 цаг 10 минутаас хүргэж байгаа хэрэг болон шүү хизээд бэлэн байх туурайтай элдвш би нэвтрүүлгийн 2025 оны 3 сарын 21-ний баасан гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Анжи болон Ами, найруулагчаар Төвшин Баяр нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгаад цэвэрлэлийн уушиг цэвэрлэх эм тургамлын төгс хослол Кофлет мөн Аржинчуулангийн анхны ундрагаас савсаашаа хандгад ажинчуулан хамтран ажиллаж байна. За баасан гарагийн минь таха. За баасан гарагийн минь түргий. За өнөөдөр бол баасан гараг бид нар хоол гэдэг сэдвийн хүрээнд ярьдаг. Юу л бол юу ярьдаг. За гэхдээ өнөөдөр бас нэг онцлог байна. Юу гэхээр маргааш 3 дугаар сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр. За энэ өдөр бол манай Казак түмний их баяр Навриз гэдэг баяр болдгоо. За Навриз баярыг Хаврын баяр юм да тий. Навриз баярыг ер нь бол шинэ жил шүү дээ. Казакийн шинэ жил. Яг манай цагаан сартай адилхан. Цагаан сар шинэ жил. Цагаан сар чинь бидний адилхан шинэ жил шүү дээ. Шинэ жил. Цагаан сар шинэ жил. Навриз шинэ жил бас. Зөв шинэ жил байна. Тий. Тэгээд энэ баяртай холбогдуулаад өнөөдөр хэдүүлээ бас Казак түмнийхээ тэр зочломтгой сайхан хоол хүнсний талаар ярилцсан. Тэгээ. Манай Казак сонсогчд маань сонсож байгаа бол ороод ирээрээ 77 77 38 83 77 77 88 30-ыг яг 15 цаг 20 минут гэхэд нээчихнэ. Тэр үеэр орж ирээд бас ингээд өөрсдийнхөө үндэсний соёлын онцлог тийм ээ хоол хүнснийхаа Навриз баяр гэж юу хэлж байгаа юм те. Тэгээд Навризаар юу ямар хоол заавал байх ёстой байдгийг, яаж бэлтгэдгийг, айлын жор өөр байдгийг юм уу, ямар байдгийг өөр л бах та бодвол бас те. Жорн нэг шөл байдгийг. За. Гол одоо бид нар нэг ингээд айлаар оронгот нэг бууз иддэг ш цагаан сараар тэр шиг гол хоол. Казакт бол айлаар орохлоор иддэг нэг шөл байгаа. За. За тэр дор хаяж 7 айлын шөл идэх хэрэгтэй юм гэсэн. Тийм үнийг өдрийн тэр 7-гийн та айгуу чухал юм байл л дээ. Тэр шөлөө бас нэг 7 юмар дор хаяж 7 юмар амталж бий болгодог. Тэгээд нэг хүн нэг одоо юу гэдэг Навризын баяраар хамгийн багадаа 7 айлаар орж шүл уух хэрэгтэй ч гэдэг юм уу те. Бас сонин байдгийм байлаа. Тийм бах те. Миний мэддэг ганц л хоол байна. Каз гэж хоол байна. За тийм ээ тийм. Тий. Тэр чинь нөгөө нэг манай ангийн охин манай найз шарын голынх байсан байхгүй. Тэгээд гэрлүүгөө яг Навризаар явсан юм байна. Яваад гэртээ харчаад эрэхтэй авчирч өгчээсэн. За. Тэгэл амсчихсан өөр хоол юм мэдэхгүй. Ингэж байгаа. Ер нь бол яах вэ гэхээр Казакийн хоол бол их олон төрөл юм байна. Биднээс ч олон төрөлтэй байж магадгүй. Ер нь бол өөрөө энэ Навриз гэдэг үг маань юу гэсэн үг юм бэ гэхээр перс гаралтай. Нав гэдэг нь шин нүү гэдэг нь нав. Тэгээд риз гэдэг нь бол өдөр гэсэн үг юм байна. Тэгэхээр шин өдөр гэсэн утгатай. Тий, ер нь бол ингээд өдөр шин тэмцээж шин жил эхэлж шүү гэдэг энэ утгыг илэрхийлдэг юм байна л да. Тийм учраас Навриз гэдэг баяр Аз Кавказ зэрэг газар нутгийн 300 сая гаруй хүн энэ баярыг тэмдэглэдэг гэж шүү. 300 сая хөө. Тийм 300 сая гаруй хүн тэмдэглэдэг. 2010 онд Нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий ассамблеийн 64 дахь хуралдаанаар Навризыг олон улсын баяр болгон баталсан байдаг юм байна. Тийм. За мөн одоо ЮНЕСКОгийн зүгээс бол Навриз баярыг дэлхийн халдшгүй соёлын өвд бүртгэсэн байдаг юм байна. Тэгэхээр энэ бол яалч байхгүй Казак түмний бол зайлшгүй тэмдэглэл өнгөрүүлэх ёстой. Тийм. Үнэхээр ач холбогдол үүсгэж мундаг баяр нь байж таарж байна. Чи бол олон Казак найз байна уу? Олон ч байхгүй нэг 2 3 мурлах шиг байна. Гэтэ би яг нөгөө Навризаар нь очиж гэрт нь очиж бол үзээгүй. Та очиж үзв үү? Үзчихсэн. Яг баяр дээр нь очиж үзчихсэн. Ноднон гэдэгтэй үгүй ч одоо налах манай чих ойрхон байдаг чинь налахт олон Казак айлууд яг өөрсдийнхөө уламжлалын дагуу амьдарч идэг. Би бас очиж л байлаа. Манай үндэсний телевизийн Досон биш үү? Хавдал барын Досон гэж. Досон маань байна. За одоо тэгээд олон найз нар би Досон битээр чи баг ах トゥ хоёр шиг явдгийг. Төрсөн ах トゥ хоёр шиг явдгийг байгаа. Тэгээд нөө өлгий бүрэгдийн баяраар ирдэг нөө бүрэгдчин олон найз нар маань байгаа. Тийм ээ тий. Тэд нар маань байна. Тэгээд би ч нөө нэг аялал жуулчлалынхаа шугамар баян өлгийрөө зөндөө явлаа. Чи манай бүр юу болоод скаутын жембри мембри болоод тэгээ баян өлгийгээр их олон найз байна. Аялал жуулчлалын газар мазрын нөхдүүд тэгээд зөндөө найз байна.
таван богд руу явдаг прогоны жолооч дүү мүү гэл зөндөл хүмүүс байна шүү дээ. Төрөл төрлөөрөө л байна да гэж. Төрлийн л найз нар байна. Ер нь бол тийм. Лав юу яажсэн юм? Манай найз охин хурмаа ихтэй баян үлгээд очиж хийн гээд тэгээ нэг урилга авчираад яаж баян үлгөөрөө явах вэ гээд лав тухайн үедээ явж чадаагүй л байсан юм. Тэгээ энд ирээд нэг цайлга майлга хийхтэн л гэрт нь очижээ. Гүү би чи видеого харсан чи би ч зүгээр малгай залгаа өмссөн чинь яг нэг казак өвгөн шиг л харагдчих шүү. Харин тэгж сахал ус өмсөн. Аксакал гэдэг багт энэ чинь. Тийм шиг харагдчих шүү. Тэгээ би тэнд үглээ сууж байгаа. Хилчгүй яасан юм бэ? Би казак ус өмсөх байсан шүү дээ гэж. Үглээ сууж. Чи яг юугаар өмссөн шүү. Цагаан сараар би өмссөн юм шиг. Нилээ олон төрлийн ясны овц өмссөн шүү. Тэгээд одоо битээр ингээд тун удахгүй хамтран ажиллагчаа танилцуулаад юу яана Уцаанаа нэ тэгэхээр манай казак түмэн минь бид нарыг сонсдог манай 88.3-ын сонсогч казак түмэн минь орж ирээд яг өөрсдийнхөө ийм онцлогтой байдаг юм а ингэж идэх юм а ингэж идэх юм а тэгж идэх юм а гэд. Улаанбаатар хотод бол яг казидич гэдэг юм уу тэр каз гэж хоол байгаа, сэрнэ гэж байгаа, бишбермак гэж байгаа. Энэ хоолнуудыг идэхэд боломжтой ресторан байгаа. Харин 13 доор оролт байдаг байгаа. Юу гэдэг ч лээ бишбермак гэдэг байгаа да байна. Нэр нь үү? Ганц л байд юм уу? Хитэд байв. Миний мэдхээр лав тэрийг л би мэдэж байна. Ааха. Тийм нэртэй ресторан байдаг. Тийшээ очиод яг ингээд гоё юм казакуч нэх гоё ширмэл ширдэг мэрдэгтэй штэ. Тийм штэ. Оо өста юм үнэстэй шүү дээ. Тий. Эдийг бол зориод очиж болох юм байна. Айлд орхолоор штэ ингээд ширээ дүүр юм тавьчихдаг. Юу бүх юмнууд ингээд нийлүүлээд бөө юм тавьчихдаг. Тэгээ ороод ингээд яг ингээд нэг нэгээр нийтээд ингээд бараг цадах маягтай болж идэл жинхэнэ хоол нь орж ирдэг. Оо тийм үү. Тэр ширээн дээгүүр тавьсан чинь бол зүгээр 100 шиг нөгөө нэг тооны бэлтгэл байж тээ. Ер нь 7-оос дээш эдэ ундаатай байх тусмал айл нь илбэг байгаа тээ. Ер нь их эрүүл сарвал одоо хангалуун амьдарч байгаа гэдгийг илэрхийлдэг учраас ширээгээ заавал ингэж дүүргэж тавьдаг юм байл л дээ. Тэгээ бид нар ч нөө сониуч юм чи юм болгоноос нь ингээд идэж амсаад ингээд дандаа ингээд байж итал нөгөө актер сүйтэй цагийн өтгөн сүйтэй цагийн уугаад тэндээс юм хомсчилж идэл гэн жинхэнэ хоол ирлээ гэж. За хоол ирлээ гэдэг. Оо баг цадсан сууж идэв. Тийм л явдал болд юм да. Ааха. Сайн нэрээ тийм те. Нилийн өтгөн. Тийм. Актай сүйтэй цад шүү дээ. Ингэж алгаараа ингэж таглаж тавихгүй бол игээл нэмж хийгээд игээл өө гэж ойлгоод имэйл гэж боллоо гэж молоод хэрэггүй шүү дээ. Тэгэл яг ингэ алгаараа таглаж тавих хэрэгтэй гэсэн. Тэгчиж за би одоо цай аваад ханалаа шүү гэсэн. Одоо би хилэмжин юм байна л да. Тийм ээ. Тэгэхгүй бол нэмж хийгээл байдаг гэсэн тий. Заавал амдралчтай танилцуулаад. За тэгээ. Уцаанаа ер нь бол утас дугарч эхэлж байна. За утаанаас уушгаад цэвэрлэлийн уушгт цэвэрлэх хэм тургамлын төгс ослол кофлидыг танилцуулъя. Утааны үйлрэл дууссан. Өнөөдөр өстө янзын сайхан байгаа да. Янзын гоё байна. Одоо ер нь бол ингээд нэг уушиг цэвэрлэгдэд нэг хүний уушиг чинь хамгийн хурдан ингээд сэрэгдэг эрхтнүүдийн нэг юм байна шүү дээ. Ер нь бол. Тийм учраас одоо хэдүүлээ утааны үйлрэл дуусж байгаа юм чи уушгаа цэвэрлээд нэг эрүүл дүүрэн зээж дүүрэн амьсгалаад уушгаа нэг жаргах цаг болсон. За ингийн тулд бол уушиг цэвэрлэх 5 зуршлын тусламжтайгаар уушгаа цэвэрлэцгээ гэсэн өрөөг одоо энэ захир төмрийн зүгээс гаргаж чад байгаа тийм ээ. Тэгэхээр 2-оос дээш насны бүх хүмүүс агаарын бохирдол орчинд амьдарч байгаа. Тоосон орчинд ажилдаг, тамхи, утаатай утаагүй тамхи татдаг. За тэгээ ханиад том уушгины өвчнөр өвдөжсэн. Эсвэл ханиад үрчээ саяхан идгэрсэн. Архаг уушгины бронхиттай хүмүүс энэ дадлыг бол ер нь хийгээд авдал зүгээр. Ер нь тэгэхээр бүгдээрээ л хийнэ гэсэн. Бид нар ч бүгдээрээ бронхиттай гараад зү. Тий. За нэгдүгээрт нь бол 10 өдрийн турш амьсгалын дасгал өдөр бүр 10-аас 15 удаа хийн. Амьсгалын дасгал чинь бол хамрааны амьсгалаагаар авлаа, амараа гаргалаа. Тэр дасгалаа хийх нь байна. Хоёрдугаарт нь 10 өдрийн турш өдөрт 2 литр хүртэл усыг зөв уух. Багаар тийм нэг доор биш шүү дээ. Яг нэг удаагийн ийм аяг ба шүү дээ. Тий. Эн чинь хүний нэг удаагийн уух хэмжээ ингэсэн шүү дээ. Тэгээ энэс илүү уух хэрэггүй. Нэг удаа ийм уух болно тийм ээ. Заман 10 өдрийн турш зүгийн бал чихэр өвсөл идэр Google модны давирхаа зэрэг эм тургамлыг агуулсан уушиг цэвэрлэх кофлитыг өглөө өдөр 10 мл-ээр уух хэрэгтэй. За хүүхэд бол 2 таснаас дээш 5 мл-ээр тус бүр 2 удаа уух юм байна. Нэг том хүний 10 өдрийн хэрэглээ нь 2 шил кофлит болдог. Харин нэг хүүхдийн 10 өдрийн хэрэглээ нь болохоор 1 шил болох юм билээ шүү. За. За тэгээ дээрэс нь утлах хийх хэрэгтэй.
За. Гэртээж болох нэ. Сод товсаар сайхан утчихдаг штэ. 10 өдрийн челленжийнхаа 2 дахь, 5 дахь, 8 дахь өдрүүдэд хийвэл зүгээр юм байна. За мөн уушгнаас цэрэг гадагшлуулах иллэг хийвэл зүгээр. Тэгээ энийг 10 өдрийн челленжийнхаа 3 дахь, 6 дахь, 9 дахь хоногуудад нь Тэр хийж чинь хүүхдүүдтэй нэг юм зүгийн балттай татлах хийж Татлах ингээд хийдэг, сайхан тэр илэрээ. шиг одоо ингээд доош нь харуулж байгаа зүгээр цээжин дээр нь зөөлхөн Тийм зогсож штэ. Ингээ хурууны өндгөөрөө зогсчих болно. Заавал хүүхэд биш. Том Одоо учраас. эхнэр нөхөр хоёр бие биенийхээ цээжийг нэг Тийм штэ. өдөртөө нэг удаа ингээд давшаад өгвөл тэр чинь цэр хавхрахтан туслана гэж лээ. Зүгийн балаа бай гэхэд хахад шар тусцыг үл зүгээр. Болно. Тэгэхээр та өөрийнхөө гэр бүл тийм өөрийнхөө төлөө гэр бүлийнхэн ч гэсэн бас урайлаад өвлж явах хорцоо уушга 10 хоногийн челленжэд хийж сайхан цэвэрлээд аваарай. Уушиг бол хамгийн урд нь цэвэрлэгддэг хэрэгтэй тийм ээ. За мэдээлэл авах утасныхын дугаар нь 8018 2084 8080 5316. Худалдаалагдж байгаа газар нь бол агар фармын сүлжээ эмийн сангуудаас гадна бүх эмийн сангуудаар кофлет бол борлуулагдж байгаа гэдгийг байна. За ингээд утаанаас уушгаа цэвэрлэе. Уушиг цэвэрлэх юм дургамлын төгс сонслол кофлет хамтран ажилласан баярлалаа. За юу гинлээд хахаа сошиал хаяг нь захир төмөр цэг эмээ агар фарм гэдээ хахаар гараад ирэх нэ. Баярлалаа. За утас дуурайд ихэлсээ ойлооцсон авъя. За тэгээ. Банав. За өдрийн мэндэ тасраад гсэн. Тасраад тахлаа. За одоо бол 77 77 38 83 77 77 88 30 дугаар нэгдсэн. Тэгээд Казак төмний хоол хүнс одоо энэ маргааш навризын буюу хаврын баяр болох бэлдэж эхэлж байгаа. үүнд хэрхэн бэлддгийн ямар зүйл зайлшгүй байх ёстой гих мэтээр ярилцсанаа. За нэсвч. Банав. За өдрийн мэндэ. Өдрийн минь. За навризда бэлдэж гин үү? Юу та халах юм байна. За. Уг нь Казак төмнийг холбогдороо гэж өссөн байгаа. Оройхоо өчгөө ихнэрээ болгож авсан. За тэгвэл өстой хачсан байх юм байна. Баяр хүргэн байна. Тэгээд яхаа энэ үндэсний бас нэг чухал манай цагаан сар шиг наадам шиг том баяр л да. Тэгээд би олон талаас нь харж яхаа бид нар өнөөдөр хүндлэх хэрэгтэй тийм ээ үндэстэн гэдэг Тэгвэл яах вэ? маш гоёор олон талаас нь харж үндэстэн хүлээн зөвшөөрөх Монгол юм чинь тийм ээ. Тийм ээ. Тийм юм байх хэрэгтэй. Тэгээд энэ Наврозын баярыг өргөн тэмдэглэдэг юм байлээ. Танах одоо тэмдэглэж гин үү? Манайх нь Оройхоо хүмүүс Тэмдэглэх юм байна. Зүгээр тэр. Зөв. Тий. Тэгээд нарны баяр гэдэг нэг нэрлэгддэг. Би дуу. Нарны баяр. За нөгөө хоол хүнсний талаар ярих юм байна уу? Хоол хүнсэн дээр нь ингээд сайхан цагаан даавууд ивсэж байгаа л зурж байгаа л дээр нь ингээд бүр ингээд шагаа тоглолт их хөөхтөө тий. За тий. Яг тэр шиг бүр зай завсаргүй юм ингээд өрөө тавьчихдаг юм. Тэгээд 5-50-аас илүү ингээд зулаа тавьчихдаг. За тэгдэг. Тэгэл тойрч сууж байгаа л идэж өгөх юм болчих тийм. Нэг сүтэ будаач шиг юм. Одоо аацтай будаач гэдэг юм уу? Тиймэрхүү юм байна. Тэр идэгээ өгөөл манайх нэг цай ууж байгаа юм шиг л. Тэрийг өгөх юм аа. За. Тэгээд тийм одоо үндэсний идэ будааны юм байдаг юм байлээ. Тэр кап гэдэг хүнс бол үнэхээр одоо гадарсан сонгодог хоолоо гоё. Тэр амттай. Махбод өнөөр манай Монголыгоор уус юм да тийм ээ. Тийм. Хацтай будаага бол көжэ гэдэг тий. Тийм нэрлэдэг. Көжэ гэдэг. Тэгээд хүн ингээд идэд дуусаа жоохон үлдэнгөө дээр нэмж тавиад ингээд дамжуулаад ингээд. Нэмэл хийгээл байна. Нэмэл хийгээл тийм ээ. Тэгээд тэрэнд нь ямч бодохгүй тэгээд аягүй сайхан хүндэхлээ нийтэйгээл идэх юм байлаа. Тэгээд их сонирхолтой харагдсан. Тэгээд их баг хөөхтэй ингээд хувц сунаар ингээд чинь ингээд багахан юм санжигсан таган шиг ингээд санжигнуудаад ингээд яг хөөхтэй хувц сунаар ингээд тоногл тэмгэлж юм байт юм байлээ. Тэгээд яг би зацхаас ингээд бороо ярьж магадгүй зөө. Тэгээд юм аахгүй. За баярлалаа. Ааха. Баярлалаа юм байна гэж хэлсэн. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй та. За. Монголчууд тохоогоо өргөж золгодог бол казакууд ингэж нэг хоёр гараасаа барьж байгаа цээжээрээ ингэж хоёр талтай ингэж одоо золгодог. Тэр чинь золгож байгаа хэлбэр нь ахна шүү дээ. Золгож байгаа хэлбэр нь. Тэгээд тэр нь ямар учиртай юм гэхэлэр одоо ээж аав минь төшиж өсгсөн цээж минь те энэ амьдралыг минь авч явж байгаа хоёр гар минь гэж одоо цээж хоёр гарандаа хүндэтгэл үзүүлж байгаа гэж бас тайлбарлаж ирсэн шүү. Яасан гоё юм те? Хүндэтгэл нь гоё. Тий. Та юу яаж яасан нь? Одоо нөгөө баяр дээр нь очиж исэн гэж хэлжсэн шүү дээ. Наврыз дээр домбор. Тий, бүгдээрээ л домброо тоглоно. Домброо бол бүгдээрээ тоглоно. Тэгээд дуулна. Ер нь тэгэл яг манай цагаан сартай л адилхан юм байл те дандаа л аз жаргалтай үг хэлэлцэж юрөөсөө хэлж авах те дандаа л тийм гой ерөөлийн үг хэлээл тэгэл өндөр наснуудаа хүндтгэл тэгээд нөгөө гой
аз жаргалтай дуунуудаа дуулаад тэгэл домбор дарахлаар чи нэг ингээд нэг огшоод идэг штэ. Тийм. Гэл ингээд. Гоё штэ тий. Тийм нэг бас гоё шүү гоё. Хэвээ харантлахаас л тоглож тийм шүү. Маргааш өдрөгч бичсэн байна шүү дээ. Эдээгээ дэлгдэг тэр эвсгэрий чин дастрхан гэдэг гинэ. Зөв. Тэгээд тэр арцтай бодоотой шүлийг нь күрээ гэж байна. За эфирийн шоу татас 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй байна. За тэгэхээр өнөөдрийн бид бүхний хамтдаа ярилцж байгаа сэдв Нарузын одоо зоог бахны тийм ээ. Тийм ээ. Нарузын зоог зөндөл юм би ингээ уншуул надад ингээд би яриул ярихаар л байна л та. Өөртөө сонсвол гоё. Өөртөө орж ирээд яриул айгүй гоё байхгүй юу? Тийм одоо кижээ гэж юу гоё хэлээд байгаа юм. Яаж хийдгийг хоолойныхаа бас тий. Одоо жишээл цагаан эдэн дээр нь тэр нэг их чухал одоо амттан байгаа жент гэдэг амттан байдаг. Тэрийг яаж хийдгийг эднээ тэрийгэл ярмаар байна те. Тэр мэдээж айл болгон өөр хийгээд байна уу? Тэ бүгд нэг жортой юм уу? Гэдгийг бас хуваалцмаар байна. Нөгөө шүлэнд нь ямар долоон зүйл ордгийн те яаж дараалтаа хийдгийг айл болгоных өөр гэдэг юм уу гэж ярмаар байгаа байхгүй юу? За эфирийн шоу татас 77 38 83 77 77 88 30 дугаараа таны өмнө нээлттэй. За найруулагч зургийг өстө гамгүй өгч гинөө. Зөв. Тий, янз бүрийн гой зураг. За дараагийн сонсогч байлаа. Байна уу? За өдрийн мэнд. Байна уу? Сайн байна. Сайн байна өдрийн мэнд. Холбогдсон уу те? За холбогдлоо. За. За. Наврис буюу нарны баярын одоо битүүний мэнд хүргье. За баярлалаа. За Наврисын баярынхаа талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлаж ярьж өгөөч биднэрт. За манай баяр бол та ерөнхийдөө ер нь хинтийн сайхан ярьж байна л та би сонсоод явж байна. Тийм. Одоо та сонсоод байхад нөгөө көжөөний тухай асуугаад байх шиг байна те 7 төрлийн юм арддаг. Тийм. Одоо нөгөө арттай гэдэг юм уу? Тийм. Көжөөг бол нөгөө маха чам төрүүлээд. За. Маха чанаад бүх төрлийн мах орно шүү дээ. Тэр чинь нэг олон цаг чандгүй. Маха. За ер нь 3-4 цаг зөөлөн гадтай болгоно. Бүх төрлийн мах гэхэр тийм олон мах уу? Адууны мах, хоньны мах, үхний мах. Эцнээс гарсан тий адуу хонь карта гэдэг нэг нэршлүүд нь байгаа. Тэгээ маха чанж дуусныхаа дараа тэр маха аваад шөлөө сайхан шүүгээд их тос харна шүү дээ. Тэр шүүж аваад тий. Тэгээд нөгөө көжөө юу нэг артста шөлөө хийдэг байгаа. За. Артснаас өөр юу орж ийн? Арт 3 төрлийн будаа орно. Гүц будаа, цагаан будаа, шар будаа. Тий, үр тарианы төрөл гэсэн байсан. Үр тарианы төрөл байх нь бүр. Өдөө будаа нь дэлбэг байх болтугай гэдэг байна. За. Тэгээд амтлагч нь гэх үү тийм ээ? Өөр л орно, давс орно. Сонгон хийждэг те? Сонгон тэгэл өөрийнхөө гэрийнхаа нөгөө янз бүрийн амтлагчнуудаас л болно. Энэ жорн нөгөө айл-айлах өөр байгаад байна уу? Ер нь бол амтлагч бол хийхгүй. Өөрийнх нь нөгөө махны казны амт орж өгдөг байхгүй юу? Тий. Тэгэхээр айл-айлын казны амт өөр байдаг юм чинь бас шүлгийнх нь амт өөр л байх уу? Тий, мэдээж нөгөө тогооч болгоны хоолны амт өөр байдаг шиг гэр болгоны амт өөр байгаа л та мэдээж. Тэр 7 айлаар орно гэдэг нь ер нь ямар учиртай байдаг юм бэ? 7 айл биш. Тэр өдрөө 40 айлаар орох ёстой. За. 40 юм биш. Хүүхэд байхад тэгэж ордог байсан. За. Тий, хүүхэд байхад бид нар 40 айлаар биш 40 аяг шүл уух хэрэгтэй байхгүй? 40 айлаар ороод нэг аяг шүл уужгаад нормал айлаар нь 2 аяг шүл уугаад яваад байна тий. Боловстой игээл цагаан сард адилхан. Тэгээ нөгөө артста шүлчи хүний биед хурдан шингэдэг болохоор үц будаатай артста шүлж шингэдэг болохоор тэгэл хурдан шингэчин. Тэгэл дараагийн айлд ороход орж л байна хоол бол. Бууцыг бол хурдан шингэлэлтэй тийм ээ? Тий, маш хурдан шингэдэг. Шүл болохоор тийм байна. Тэгээд би зүгээр нэг айгуу авууштай юм харсан. Би хэдийд удаа бас Наврисын баяр дээр очижсэн. Ерөөсөө арх байхгүй мэл ш тийм ээ? Архийг бол хэрэгэлдэг. Тий, ерөөсөө энэ ариун эдэн ундатай цуг бол архийг цуг тавихгүй гэдэг. Тийм учраас арх гэж юм ерөөсөө байхгүй. Зүгээр айраг л уудаг. Цагаан идэ тий. Айраг бахан тийм ээ. Тий, манай нөгөө казак картун маань бас өөрөө мусульман шашинтай болохоор архийг бас хэрэгэлдэг үү. Одоо тэгээд тэр баярын хамгийн гол зоог нь энэ шүл үү? Тийм. Хамгийн гол зоог нь тий шүл байгаа. Көжөө. Тэгээд тийм байна. За одоо ингэ
юун дээр одоо тэр ингээл нэх их дэлгээл ингээл нэх олон зүйл тавьсан байдаг штэ. Юу зайлшгүй байдаг юм бэ? Дастархан тий. За тийм. Дастархан буюу манай нөгөө ширээний одоо цог л доо. Тийм. Тэрэн дээр бол мэдээж хамгийн хүнд цог бол боорцог байгаа, мах байгаа. За. Тэгээд цагаан идээний бүх төрлийн цагаан идээ байна. Аруу, энтгээд. Жинтгээд бас нэг Яг үн жинтийг асуух гэжсэн бас. Тэрний цагаан идэ юм шиг байгаа тийм үү? жинтийг юугаар шарвуудаа. За. Ээзги. Үзэм. Ааха. Тэгээд адууны тосонд хуурж болгож тэгж хольж хийдэг. Одоо ойртуулж хэлэх юм бол манай юутай адилхан. Цагаалгатай адилхан юм уу? Тэгээ цагаалгатай. Хайлмгэрхгүй юм шүү баг. Хайлмгэрхгүй яг хайлмгэр. Хайлмгэрхгүй юм байна. Гэхдээ шарбудаа мудаа ороод адууны тосонд шараад ирэхлээр чинь их гоё сонин ламт гарах юм байна да. Боцныхоо дараа тий адууны тосонд юу яадаг вэ? Хольж хутгадаг байхгүй. Сонирхолтой юм байна тий. За. Гоё юм. Гоё амттай үеиг тийм хоол байдаг. Тийм байна. Тий. За хамгийн эхэлж холбогдсон хүн байна. Өөрийнхөө хамаатан садам одоо бүх хүмүүстэй нэг яг казакара нөгөө нэг ямар ус болсон өдр гэдгээрээ. За. Баярлалаа. Надах түргийн иргэн хуат байна. За. Улстан улуг нь гут болсон келж жатқан ноорс ак бол болсон улс он болсон гэж ирөөё. За. Монгол улсынхаа 804 юунд цуга бүх казак ард түмэндээ баярын мэнд хүргье. За баярлалаа. Ямар гоё сонсогддөг юм бэ тий. Холбогдоод бас манай радиог сонсдог. Тэгээ холбогдоод бас өөрийн орчуулах юм бол улс орн амгалан байг эдээ будаа элбэг байгаа гэж байгаамаа. За баярлалаа. Сайхан баярлалаа. Гэр бүлийнхэнд бүгдэнд аз жаргал сайн бүхний хүсье. Нарны баярын мэнд хүргье. За баярлалаа. Та бүхэнд бас баярын мэнд хүргье. Оны зарын чанартай Талбатар бас маргааш Ноорсын баяр болж байгаа. Хаана? Талбатар гэж. Сүхбаатарын талбай дээр үү? Сүхбаатарын талбай дээр тий. За. Би яг энэ хажууд нь байж байгаа сая бүр зориуд байн залгаж байгаад орж ирсэн. За. Тэгээд бас нөгөө FM сонсож байгаа хүмүүст зарын чанартай хэлчихье. Энийг болохоор Монгол улсын бүр аяг зуулчлалын яам, соёлын яамнаас бүгд хамтран зохион байгуулж байгаа тийм нэг гоё өдөр өндөрлөг болж байгаа шүү. Та бүхэн маань тэндээс ирж илүү их гоё юм үзэх байхаа гэж бодож байна. За баярлалаа. Мэдүү штэ мэдээл хүргэлээ. Баярлалаа. За баярлалаа. За. Одоо ч соёл урлаг аялал жуулчлал спорт залуучуудын яам билүү? Тий. Тийм орт нэртэй болсон. Нэгдсэн байгаа даа. Тийм. За тэгвэл яамныхан бас Сүхбаатарын талбай дээр яг Наврозын баярын маргааш ч мөр юм байна. юм хийж л байгаа юм байна шүү. Тийм ээ амралтууд таарж байгаа юм чинь тий. Сайхан ч таарч гадаач цагаагаар сайхан байна шүү дээ. Янзын байна. Өстө нөгөө алхаж очоо сайхан өөр хөвгчтэйгээ бас үзчихмээр л юм байна. Айгу бол хоол хүнс нь байгаа да. Манай найруулагчийн өгж байгаа энэ өстө үнэхээр гоё юм. Энэ сэрнэ гэж хоол байгаа юм. Хүн холбогдсон уу? Аав яав гоё. Байна уу? Байна. За. Нарны баярын мэнд хүргэе. За баярлалаа. За. Та бүхэндээ ч бас Монголынхаа нийт ард олондоо Наврозын баяр болон нарны баярын мэнд хүргье. Би Баяулгийн аймгийн Тодор сумын 3 дугаар огийн малчин хүн байна. За Баяулгаас холбогдож байгаа юм уу? Тий, Баяулгийн аймгийн Тодор сумын 3 дугаар огийн малчин байна. За. Нодон зам манай нэг скаутын бага хүүхдүүд наагуурч мужигналтахад чи би очсон шүү дээ. Тийм үү. Тэгэхээр сайн мэдхгүй. За. Ер нь нарны баяр буюу Навризта та бүхэн хизээнээс бэлдэж эхэлдэг юм бэ? Одоо нэг Навриз манайхан чи ингээл нэг ууцаа ичний үеэр хийчдэг. Тэгэл намар бол одоо нөгөө цагаан эдэгээ цаашаага хураагаад хадгалаад цагаан сараараа хэрэглэнэ гэдэг шиг нэлээ эртнээс эхэлдэг үү ер нь Навризын баярын бэлтгэл? Тийм ээ. Бид нар ч ичний үеэр Навризынхаа тэр мах шилөө бүгдийг бэлддэг аахгүй юу? За. Жишээ нөгөө та манай монголчуудын ууц гэдэг шиг тэр махаа бэлдэн тэгэл нөгөө каз хартаа гэж байна. Хартаа гэдэг нь юу вэ? Хартаа гэдэг чи одоо хошноон ч гэсэн мах юм уу хаашаа? Казыг л хэлээд байгаа юм шүү.
Кац өөр юм байна. Өдөр чи хавирга. Хавирга. Хавиргатаа махтагаа байдаг шүү. Тэрийг бол кац гэдэг. Тэгээ бид нар чинь тэрийг зөвхөн ичний үеэр давслаад амталдаг байхгүй юу? Тэгээд тэр чигтээ байдаг чинь. Тэгээд яг үлжингөө тэгээд босод махнараа иднэстэй. Тэгээд наавынхаа баяраар болохоор яг гадаад чанах өстой тэр кац хартаа тэр хоньны тэгээ хоньны толгой хамгийн ахмад хүндээ хоньныхаа толгой өгдөг байхгүй юу? Тий. Тэгээд дараачийн хүнд болохоор одоо ууц гэдэг шүү дээ. За тий. Дараачийн үеийн хүнд тэрийгэ өгөн. Тэгэл эмэгтэй хүнд болохоор нөгөө шагаатай болооны яс ялаа. Тийм. Шаанч юм. Тэрийг тэрийг жиртэй байх. 50 гэдэг шиг тиймэрхүү янзаараа бэлддэг юм амха. Зөв. За танах одоо ингэхүү гэртээ цэвэрлэгээ хийгээл хамаг гоё юмнуудаа өлгөд зүгээл ингээл бас бэлтгэв. Чиглгүй яг өдөр чи ямар тач одоо бид нар өдөө байж болохоор нөгөө 10 хоногийн өмнө бид нар чи одоо мал төлж байгаа. Тэгээд Рамазан гээд ариун сар гэж байдаг шүү дээ манай ханаг. Тэгээд тэр сартаа хамтарсан болохоор тэгээд гарчгүй юм байран тэгээд 10 хоногийн өмнө цэвэрлэгээгээ хийн. Хөдөө орон нутагт байдаг болохоор хотоороо цэвэрлэн. Тий, хашаа хороогоо цэвэрлэн, ойр тойрноо цэвэрлэн, аймаг сумын төв орж идэ удаага батаж авна бусад нөгөө чихэр жимс одоо юу байдгийг тавгийн төрлөө. Нөгөө төрөний нөгөө таны идэх шиг нөгөө жент гэж байдаг шүү дээ. Тэрнийхээ битгэлийг хийн гэх мэтийн. Тэгээд өвөлтөө бас нөгөө цагаан идэ шарт бас ээдгийн ааруул бяцлаг одоо юу байдیں۔ Тий. Тэр бүхнээ янзлан гэдэг шиг тэгээд ширээгээ дасчаад байж гэн тэгээд нөгөө Рамазан сар болохоор өдөртөө болохоор нэг яадгүй маа тэгээд орой нөгөө нар жаргасны дарааныхаа дараа нөгөө хүмүүсээ урьж ирээд тэгээд бүгдээрээ орж нэгнийдээ тэгээд наурс көжөөгөө уугаад нэгнийгээ залгаад тэгээ бас манай казакууд манай монголчууд шиг будаг шантныхаа ойр тойрныг цэвэрлэн. Тиймэрхүү юм байд юм аа. Тэр тэмдэглэдэг юм аа манайх. Гоё байна. Төр зүр байж байгаа ахаа жоохон асуух юм байна. Маш олон хүмүүс сонсож байгаа дэлхийн өнцөг болон болгоноос таныг сонсож байгаа. Яг одоо та бол Баян-Улгийн аймгийн Толом сумын 3 дугаар багаас малчин хүн холбогдсон байна шүү дээ. Надад маш гоё санагдаж байна. Баярлалаа. Тэгэхээр ийм Кац ч нь бол бид нар ингээд казыг ч нь бол ингээд нэг юм дөнгөж буцалгаад ингээд нэг өөрсдөө мах чамдаг шиг чанах гэдэг. Казыг яг хэдэн цаг чанах хэрэгтэй байдаг? Ямар хуу гал дээр? Зөөлөн гал дээр нэг 3-4 цагаар чамдаг шүү дээ. Ямар ч махыг. Чамж. Хит нөгөө ширүүн гал дээр таваач нөгөө казны гадна талынхаа нөгөө юу нь болохоор ингээд задраад. Яг тэгдэг. Тэгээд нөгөө хавирган гараад тий. Сайхан нөгөө тос мос ингээд хайлаад шүл рүүгээ явчихдаг байхгүй. Тийм учраас аль болох зөөлөн гал дээр самдээ. Ямар ч махыгаа тийг самдаг байхгүй юу? Тэр нөгөө нэг жинт гэдэг чинь айл болгон бас янз янзаар хийгээд байгаа шиг байна. Та жишээлбэл энэ жилийнхаа жинтэд юу холив? За би болохоор өөрийнхөө хийх арга болохоор аль болох оригинал шимаа ориг байдлаараа хадгалах гээд нөгөө гурилан алгадаад нөгөө бантангийн гурил шиг сайхан алгадна. Тэгээ бүр амар сайхан юм нарийнхан жижиг болтол сайхан яарамгүй жижиг ширхэгтэй болтол нахна. Сүлжээн тасарч байна. Байна уу? Ураад За таны сүлжээ тасраад байна да. Яг тэгж н холоос холбогдож байгаа болохоор. За одоо яаж бол? Одоо гайгүй болсон шүү. Битгий хөдлөөрэй. Та энэ шүү дээ. Явж болохгүй яг багнан дээр л зогсмоор байна. Сүлжээгээ битгий алдаарай. За тэгээ. Тэгээ алгацгууртай. Зя. Өөртөөсөн хаалга тасарсан. За болдгоо. Болдгоо яагаад юм бэ? Тасраад болдгоо. Таг гэдэг. Сандал дээрээ гар зогсно уу ядаж? Үгүй. Манай үдээр сүүлийн сүлжээхэн таараа болчиход байна. За одоо зүгээр агаад байгаа юм тэгээд. Яг нөгөө жороо хэлэх гэхээр алгацсан гурлаа яадаг гинэ. Алгацсан гурлаа сүүлийн тостой тогоодоо игээ сайхан хуурна. За. Тэгээд сайхан хуурахаар нөгөө атан шаргал өнгөтэй болоод ирдэг байхгүй юу? За. Тэгээд
гурилын болсон хойно бас арай жоохон бүдүүн шигшгтэйг нь бид нар шүүртүүрээр шүүж яваад би тэрийг дахиад машиндаа дахиад хуурна. Тэр машинд харсан тэгээд цагаан гурил болоод гараад ирдэг байхгүй гадна талнаас шаргалсан болохоос шүү. Тэгээд дотор түүхий гадна тал нь болцсон гэсэн үг. Тийм учраас түүхий болохгүй нь дахиад махны машинаар нөгөө чинь дахиад жижиг ширхтээ болоод ирдэг байхгүй юу? Тэгээд тэрийгээ дахиад хуурна. Ингээд гурил бэлэн боллоо. Гурил бэлэн болонгууд нь тэрэндээ болохоор би нөгөө ээдгийн ялаа. За тийм. Намар хамгийн сүүлд 10 сарын сүүлээр авсан ээдгийгээ тусна хадгалаад тавьчихъя. Тэр бол хатахгүй зөөлхөн байдаг байхгүй юу? Хит нөгөө шүүстэй биш, хит хатгүй биш. Тийм ээдгийгээ сайхан машинтаа давна. Тэр машинтаа ээдгийгээ тэр нөгөө юу яг дэнс хийх юуныхаа гурилныхаа хэмжээгээр хэмжээний чүт баг 50% байна уу 70% байна уу тиймэрхүү маягаар хийн тэр ээдгийгээ. Тэгээд адууныхаа тасаа хийн. Тэгээд элсэнчгэрээ ичдэм би. Тэгээд болоо юу? Тэгээд болоо. Зарим хүмүүс болохоор хотод байдаг одоо аймгийн төмөд байдаг цагаан үедээ жоохон тааруутай тийм хүмүүс болохоор тэр нөгөө ээдгийний оронд бичээ хийд юм байлээ. Машиндаа. Тэгээд зарим нь болохоор нөгөө шар одоо яалаа? Тэрийг сайхан хуураад бас хийд юм байлаа. Тиймхүү төрлөөр хийд юм байлээ. Янз бүрийн жортой. За баярлалаа. За та Баяулгийн аймгийнхандаа болон за мөн одоо Толгов сумынхандаа зориулаад нэг казакаар сайхан баярын мэндчилгээ дэвшүүлээд хэдүүлээ яриагаа өндөрлөё. Яг гоо. За баярлалаа. Құрметті халайық қазақ халқым, тұлбалық жерлестер, өлгейлік халқым, баршамыздың келіп жеткен ұлысымыз оң болсын, ақ мол болсын. Келер наурызға бекім төрт көзіміз түгел аман есен жолығымызды Аллахым нәсіп етсін. Амин. За, саяных юу гэсэн яг л төрөний адилхан улс орн маань амгалан эдийн хондоо хэлбэг байна л гэсэн ерөөлөө. Тийм ээ. Тэгээд ах トゥ угаараа их жилийн наурыз хүртэл 9 минут залхыг өрөөё гэсэн үг. Ямар ч гоё өрөөл мөрөө. За баярлалаа. Танд болон танай гэр бүлийнхэнд нарны баярын мэнд хүргэе. Бүгдээрээ сайхан баярлаарай. За баярлалаа. Та нартай сайхан баярлаарай гэж ярив дөө. За баярлалаа. Ямар гоё юм бэ? Бүр хаа байсан. Баяул. Толгов сумын 3 дугаар багаас хүмүүс холбогдлоо шүү дээ, тий. Янз тэр жор болстой нарийн биш тий. Супер. Үнэхээр нарийн юм байна. Айл болгож өөр жортой юм байна угаасаа. За өнөөдөр жишээ танилцуулъя. Арж Жанжуулангийн анхны ундрагаас савсан аршаа хандгаатаа жанжууллаа. Тэр Арж Жанжуулангийн аршааныг монголчууд эртээр үеэс олон төрлийн эмгэгийг ялаарчулах, биеэ эрүүл байлгах зорилгоор хэрэгжилж ирсэн. За эмч маранбууч гэсэн яваг аршаа хэрэглэхийг зөвлөдөг бас нэг тухайн үеийн ном дотор тэмдэглэл үлдээсэн байдаг. Энэ ялааршуулах чадварыг нь Монгол болон зөвлөлтийн эрдэмтэд 20 дугаар зуунд шинжлэх ухааны үндсэлтэд судлаад энэхүү ундраг дээр нь түшиглэн анхны бүтээгдэхүүн болон совилол байгуулсан байдаг. Зөв. За ингээд анхны ундраг гэдгийг нь ойлгомжтой болгосон. За ингээд тэр ундрагаас савлсан олон жил хэрэгэлсэн энэ чанар нь баталгаажсан аршаан нь бол энэ хандгаатай жанжуулан буюу хаягийн дээрээ том хандгааны зурагтай жанжуулан гэдэг аршаан байна. Үүнээс хойш төмөн олон өргөнөөр хэрэглэж ирсэн энэхүү хандгаатай жанжуулан аршааны их ундрагыг нь бохирдуулахгүйгээр он удаан хугацаанд онгон дагшин байдлаар нь хадгалах хойч үдэ өвлүүлэн үлдээх үүднээс энэ одоо савлж байгаа компанийн бол 2011 оноос ундрагыг нь онцгой хамгаалтанд авч хэрэглэгч одонд хүргэх зорилгоор хаач хизээж хэрэглэхэд хэлбэр хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савлгаатайгаар үйлдвэрлэх болсон. За маргааш манай казак төмөн маань бас ингээд хоол унд тэр 40 аяга шүдийг шингээхэд бол жанжуулангийн хангаатай аршаа хэрэг болон шүү. Тэгэхээр та өөрийн болоо хайртай хүмүүсийн эрүүл мэндийг даатгаад дэлхийд өрсөлдөх үндэсний үйлдвэрлэл үндэсний биерийн даас дэмжээрэй. Эрдэс бодис нь хүний бид сайн мэрэгжлийн байгууллагын лабораториор баталгаажсан байгаа бүр. Одоо Төв аймгийн Эрдэнэ сумын брэнд гэж явдаг. Байгаль орчны хамгаалтанд авцсан тийм ээ. Тэгэхээр одоо энэ савлгааны үрт учиртай юм л ш таханд бор байх ч нь нарны тусгалаас хамгаалдаг энэ гэж тийм. За ингээд фэйсбүүкийн хаяг нь бол хандгаатай жанжуулан гэдэг кириллээр бичих юм бол та орох болцоотой. Борлуулалтын сувгуудын талаар манайх дэлгүүртээ авч борлуулах гэсэн юм а гэдэг байдлаар ч юм уу. Нэг бол энэ аршааны орц найрлагын талаар ч юм уу лавлах зүйл байвал 88 тэг 5 37 73 88 тэг 5 37 73 гэсэн утсаар холбогдорой. Яг оноо. Та хаанаас л хаанаас авах бүрэн боломжтой. Баярлалаа хамтраажаас Арж Жанжуулангийн анхны ундрагаас савсаар шан хандгаатай жанжуулан байлаа. За баярлалаа. Ямтайгаас сонсогчтой бүгд нь баярлалаа. Ямар гоё дугаар болж байна. Надад бол үнэхээр таалагдж байна. Янз юм байна. За нэг сонсогч авчих хоёлоо. За тэгээ. За.
Байна уу? Байна уу? Байна уу сонсогч олбогдсон байна. Мануу төрөөнө сайн байна. За сайн байна уу? За төрөө чинь казак үлээ. Оо шатаг байл би яг. Яа. Одоо казак гэж хараад Тэр Орсын тухай юм хэрэг бол би Орс байлгүй яг уу ороод ирсэн. За. Навруудын битүүний өдөр юм дээ. За баярлалаа. За Наврын хоол хүнс эдээ ундаа ёс заншлын талаар ямар зүйл хэлмээр байна? Адлаа би казак биш. За тэгвэл битгий өөмүүлээ дээ баярлалаа. За баярлалаа. За. Ийм сахилахгүй юмнуудыг битгий авч дугаарыг нь тэмдэглээд авчихгүй болооч удаа. Тий. Биш ээ л гэж юм мэддгийн баг гэсэн чи. За. За ерөнхийдөө бол ингээд бид нар маш тодорхой. Монгол улсын нутаг дэвсгэр дээр бид нар хоёр үндэстэй амьдардаг гэж үздэг. Монгол болон казак үндэстнүүд амьдардаг. Нэг казак төмний маань одоо маш том баяр нэгдсэн үндэсний байгууллага болон ЮНЕСКО-гоос батлан одоо дэлхийн халдшгүй соёлын өвд бүртгэсэн ийм томоохон баяр нь одоо маргааш догоох гэж өнөөдөр битүүн нь байна. Тэгээд энэхүү нэвтрүүлгээрээ дамжуулаад бас казак төмний энэ баяр ёслолын эдээ ундааны талаар тэдний онцлогийн талаар энэ ёслол хүндэтгэлийн онцлогийн талаар бас тодорхой мэдээллүүдийг хүмүүсээр дамжуулаад хүргэж чадлаа гэж бодож байна. Тэгж байна. Нилээ дэлгэрэнгүй сайхан хүргчлээ шүү дээ. Тэгээ бас гоё мэдээлэл авлаа. Маргааш талбай дээр Наврын баярын одоо танилцуулах үйл ажиллагаа болж байгаа юм байна. Тийм байна. Үндэстэн гэхээр жоохон гайхаад идэм билээ хаа. Би нэг казак хувц өмсөд казак үндэстэн гэж бичсэн чи яагаад үндэстэн юм? Ястан биш үү гэд ингээд мэдэлгүй юм байлээ. Энэ бол тэ хэл соёлын хувьд бүр шал өөр ийм угсаатай учраас үндэстэн гэж явдаг. Ястан гэхлээрээ бол бид нартай адилхан монгол хэлтэй. Гэхдээ арай жоохон өөр аялгаар ярьдаг. Одоо бүрээд ч гэдэг юм уу дөрвүүд баяд хотгоод ч гэдэг юм уу ийм хүмүүсээ бол ястан гэж нэрлэдэг. Үндэстний хувьд бол хэл шашны хувьд ч өөр ийм байдаг учраас хоёр үндэстэн гэж явдаг байгаа шүү. Энийг бас сайхан ойлгоё. За тэгээд нөгөө ингэж нөгөө хоёр гараараа ингэж атгалцж байгаа цээжээ ингэж зөрүүлж зодогдох гэсэн шүү дээ. Энэ зодогдохын нь юм одоо энэ би бүр тайлбарын бүр албаасаар олчлаа. Амь насны минь түшиг цээж минь амьдралын минь тэтгэгч хоёр гар минь эрүүл байгээ гэсэн утгатай гэж шүү. Ямар гоё. Их чухал юм байна. Би харин өөртөө талархаж шүү. Тийм байна. Харин хоёр эмэгтэй бол тэрвэрлдэж ингэж бие биенийг ингэж тэрвэрж золгох юм байна шүү. Ирчүүд нь линк юм аха. Тий, хэрэв хоёр эрэгтэй хүн хоорондоо ингэж цээжээ зөрүүлж зодгодог. За хэрэв эрэгтэй эмэгтэй хоёр хүн хоорондоо зодгох гэж байгаа бол таваар ишлэн. За. Чүтгөө барьж аваад ингэж яж болохгүй байх нь шүү. Бас тэгж болохгүй байх нь байна. Хамаагүй тэрвэрж болохгүй байх нь байна тийм ээ. Хоёр эрэгтэй эмэгтэй хоёр өөр эсрэг хөөсний хүн бол гараа барьж зодгох байна. За. За ингээд казак төмөн өнөөдөр битүүнээ сайхан тэмдэглээд тэгээ маргааш нарны баяраа өргөн дэлгэр сайхан тэмдэглээрээ бүгдээрээ эрүүл их урт тутаа насалж одоо энэ сайхан улстай эвтэй найртай олон жил хамтран оршин тогтнох ерөөд өргөё. Зянд хүргээд нэвтрүүлгийн өндөрлөлийн өнөөдөр холбогдсон хамттай байсан бүх сонсогчдод баярлалаа. Студид хөтлөгч Анжи Болаами, найруулагчаар Дүүшин Баярнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Утаанаас уушгаа цэвэрлэх, эм тургамлын төгс ослол Ковлет, мөн Аржинчуулангийн анхны ундрагаас авсан хандгадаж амжуулан байлаа. Та өргөжлөлөн сонсдог болгоны нэвтрүүлгийг аван сонсороо түр баяртай. Баярлалаа. За баярлалаа.